Украины цэргийн албаас хэдэн хүмүүс зогтсон бэ гэх бол 22 онд бол 3600, 23 онд бол 12000, 24 онд бол 42000, 25 оны эхний 10 сард бол 161000. Энэ одоо ер нь хаашаа яваад байгаа юм бэ гэх юм бол ингээл дэше явчихсан. Энийг ингээд сонссныхаа дараа тэгээд өөр хэлэх юм байна уу те. Тэгээд унсан хөвгт нөлж болохгүй л те. 5 хоног Зеленский яриаггүй. Дахиад нэг хоног ярихгүй бай гэж бодсон чинь чадахгүй нэ. Ягаад гэх юм бол энэ бичлэгүүд нь арай хэрээс хэтэрч байгаа. За, Зеленский яаж байгаа юм бэ гэх юм бол Украин дотроо алуулж байгаа учраас нэр хүнд нь хогийн савлаа орж байгаа учраас авилгын хэрэг бүр ингээд задраад тий иргэн тойрны бүх хүмүүсийг ингээ огцруулж байгаа эсвэл өөрийнхөө нутгаасаа зүхтж байгаа. Одоо дахиад нэг сайд зүхтцсан. Эний тухай би маргааш нэг видео хийчихье. Тэгээ Зеленский яадаг юм бэ гэх юм бол хүнд байдалтай ороод ирчих юм бол яадаг вэ гэх юм бол нөгөө өөр лузерүүд дээр очдог. Макрон дээр очдог, Штаммер дээр очдог, тэгээ Мерц дээр очдог. За, Штаммертай арай уулзч амжаагүй байх шиг байна. Штаммертай уулзсныхаа дараа мэдээж хинтээ уулзсан бэ гэх юм бол Фридрих Мерцтай уулзсан. За, өчтөр өнөөдөр хинтээ уулзсан бэ гэх юм бол Макронтай уулзсан. За, тэгээд ноцтой юм юу юм бэ гэх юм бол Францын цэргийн удирдлагууд Украиныг дэмжих төв, стратегийн төв нээсэн байна. Excellencies and generals. Эрхэм хүндэт алт тушаалтан генералуудаа. За нэг генерал зогчин тэр аваар бас генералууд байгаа. Distinguished guests, thank you for honoring us with this visit and welcome. Тэгээд сая Америкийн цэргийн албан хүн байсан. За хүрээд ирсэн баярлаа. Operation Headquarters дээр тавтаа морилно одоо нөө үйл ажиллагаа удирдах төв дээр тавтаа морилно. The Operation Headquarters for International Force Ukraine. Тэгээ олон улсын Украины цэргийн албах дэмжих төв. Одоо нөө Франц, Англи, Германчууд тэгээ цэргийн албаныхан хамтын ажиллагаа бүр нуухай болцсон. Одоо ерөөдөө зүгээр ингээд тэ цайрцсан. Тэ зүгээр ил тод ингээд тавьж байгаа бид нар эндээ ерөөдөө бүх дайныг өдөрж байгаа баг ингээд албан ёс болчлоо тий. This morning we will give you an overview on our activities and we will update you on where we are in the planning process. За өнөөдөр би та юу өгөх юм бэ гэх юм бол апдейт өгнө, үйл ажиллагаа төлөвлөгөөнүүдэд таатай хуваалцсанаа. And after that we'll go next door and you'll have an opportunity to interact with our planners and we'll deep dive into the regeneration line of efforts which is our main effort right now. And за тэгээ бидний одоо төвлөрж байгаа юм юу юм бэ гэх юм бол regeneration of our efforts гэж байна. Ерөнхийдөө байлдааны талбай дээр ингээд украинчууд арчигдж байгаа, үргэлж ухарч байгаа, Покровск алдсан, Мирноград байхгүй, Северск ер нь бол хаасайг арчигдж байгаа. Тэгээ эдгээр юун дээр төвлөрж байгаа юм бэ гэх юм бол тэрийг засах, аврах Оросуудын эсрэг арга хэмжээ авах. You will be meeting with some people coming back from Ukraine where we had good interactions with the Ukrainian teams. За. Ганцхан төв дээр ерөнхийдөө очоогүй яасан бэ гэх юм бол Зеленский бас хэдэн хилцэлтээр гар өсөг зурсан. Гэхдээ хилцлүүд нь улам жоохон хийсвэр болж эхэлж байгаа. За, Anglia The Telegraph юу бичиж байна гэх юм бол Zelensky is losing touch with reality. Бодит амьдралтай ерөнхийдөө тэ бодит амьдралаас Зеленский ерөнхийдөө одоо жоохон тасраад байна. Тэ signing fantasy arms deals Ukraine cannot afford is no answer to the looming political and military crisis. За фантазны зэвсэгний хилцээр гар өсөг зурх нь тэгээ байлдааны талбай дээр болж байгаа кризис бас ба улс төрийн кризисээс том нөлөө үзүүлж чадахгүй Зеленскийн тавилангийг өөрчлөхгүй гэж байна. Тэ за inside the Ukrainian corruption probe edging closer to Zelensky. За эхлээд тэ нэг туслах авилгатай тэмцэх газар дээр яасан. Дараа нь 2 сайд огцорсон. Зүгтцсэн. Одоо дараагийн сайд улам тэ улам олон Зеленскийн дэргэд байгаа хүмүүс ерөөдөө шоронд орохгүй яаж ийна гэвэл зүгээр нутгаас зогсож байгаа. За тэгээ Зеленскийн хамгийн том гар өсөг зурсан гэрээ ба санамж бичиг юу юм бэ гэх юм бол та энэ хойно харж байна. Францын Rafale-гийн байлдааны онгоц. За ерөөдөө шин үеийн байлдааны онгоц гэж хэлж болно. F-16-аас дараагийн үе. За энэ хойно бас Patriot агаарын хамгаалтын пуужин систем гэж тавьсан байгаа. Гэхдээ энийг Украинд өгөхгүй яагаад гэвэл Францчууд, Германчууд, Англичууд ерөөдөө энэний хомсдол орцсон байгаа. Өөрийнхөө хамгаалах чадваргүй болж эхэлж байгаа. Хөшөө. Чи маргааш өглөө юу хийх вэ?
тааж. Чи хуруугаа уншуулна. Залахгүй байна. За дарах. За. Нэгтгэс тавтах. Зуны амтлаараа жоохон амрын тэгээ буцаагаад ажилдаа орчин. Зээлээ төлнө. Тэгээ 30 настай хүрсэн юм бол заяа. Шгүүдээ талтаа орчлоо. 20 жил нараа тэтгэвдэх хүн. Ямар сонсож байна? Солиод байгаа зү. Би бас тийм байсан юм аа. Гэхдээ миний амьдрал минийх байх ёстой гэд би 10 жилийн өмнө шийдээд еврей хүн шиг хөрөнгөлөл үүсгээд хөрөнгө оруулах гэж ирсэн. Амар хэцүү байсан. Сурж авсан юм аа би номон дотор шингээсэн, сургалт хийсэн, компани үүсгэн байгуулсан. Би энэ өвчнгоос салж чадсан. Тэ? Энэ хуруу шүү дээ. Хизээж хуруу уншигчтай золохгүй. Never again. За чек адилхан юм өвчнгоос салмаар байгаа юм бол зээл мэйл янз мөнгөний зовлонгоос салмаар байгаа юм бол би сургалтаа санал болгоё. Мөнгөний зовлон баяртай гэсэн сургалт. Энийн талаар дэлгэрүү мэдээлэл авмаар байгаа юм бол видео нэгс эргээд уулзъя. За тэгээ Макрон, Трамп уулзахдаа тэр хоёр хоорондоо ингээд баг ингээд гар барилддаг тийм ээ. Гэхдээ Макрон, Зеленский хоорондоо уулзахаараа юу болдгийг санаар. За одоо хоёр ир хүн ингээд салах ёстой. Одоо салчих. Ата кринж болж эхэлж байна. Одоо гей болж эхэлж байна. Тэгээд oh my god чамайг сандсан маа. Гэл хоёр хайрууд хоолны харьцаж байгаа. Яа. Cringe. Cringe. Таач. Болцсон дээр. Анда. Болоо. Энэ ясны дараа нүдэ гоох хэрэгтэй байна. За тийм Рафаэлгийн хэлцэл юу бэ гэх юм бол 100 байлдааны онгоцыг ерөөхдөө захиалахаар болсон. Окей, тэгээд энэ үн мөн ерөөхдөө нэг нээлттэй байдгүй. Францчууд энэ зэвсгийн системээ ерөөхдөө дэлхийд даяар ингээ экспортлдог, зардаг. Тэгээ хамгийн сүүлд хаашаа зарсан бэ гэх юм бол United Arab Emirates одоо тэ Доха, Дубай гэх мэт чинь. За тэгээ ингээд хиймэл байханаас асуусан чинь нэг ийм байлдааны онгоц ерөөхдөө ойролцоо 85-аас 100 сая евро гинэ. За тэгээд UAE United Arab Emirates 21 онд 80 Rafale худалдаж авсан захиалсан. Хэлцлийн дүн бол 16-аас 19 тэрбум доллар байсан гэж нэг байлдааны онгоц ба Сэлбэг, Зевсэг, тренинг гэх мэт чинь сургалт ингээд 200-аас 240 сая евро нэг ширхэг. Тэгээ Индонез, Хорват, Египт руу бас ингээд зарсан гэж энэ дундаж үнэ нэг 150-аас 200 сая доллар. За тэгээ энэ хэлцэл үнэн болоод ирэх юм бол энэ жинхэнэ худалдаа болоод ирэх юм бол Украинда өгөх юм бол 10-аас 25 тэрбум евро болно гинэ. Ийм мөнгө Украинд байхгүй. Ийм мөнгө Европт байхгүй. Гэхдээ зэвсгийн компаниуд цаанаас алж байгаа хэрэг тэ хувьцааны ханш машин гэдэг дэше өсөд ногтлаа шиг гих мэт чинь алж байгаа хаа. Гэхдээ миний таамаг юу юм бэ гэх юм бол Зеленскийн байлдааны онгоц ямар онгоц байх юм бэ гэх юм бол энэ. За тэгээд Европын холбоон дотор бас сенсацууд үргэлжлэлсээр байгаа. Виктор Орбан ерөөхдөө фон дер Лайнтай алцаад хэврээ байгаа. Саяхан Европын холбооны тийм хамгийн том алтан тушаалтан Ursula von der Leyen юу хэлсэн бэ гэх юм бол Украинд өшөө мөнгө хэрэгтэй байна. Санаандгүй дахиад нэг хэмжлэл Зеленскийгээс ирсэн. За хэрэг мөнгө шаардж байгаа юм бэ гэх юм бол эх 2 жилийн дотор дахиад 135 тэрбум евро хэрэг мөнгө юм бэ гэх юм бол Унгар улсын ерөөдөө дотоодын нийт бүтээгдэхүүнтэй бараг 65%-тай нийцж байгаа гэсэн үг. Тэ. Европын холбооны нийт төсвийн 75% Европын холбооны одоо нийт тэр 20 хэдэн гишүүнтэй холбооны төсвийн 75% гинэ. За тэгээ үр дүн яг юу юм бэ гэх юм бол байлдааны талбай дээр ийм юм болж байгаа. За тэгээ Покровск ингээ бүслэгдсэн байна. Северск бас ингээ бүслэгдэж байна. Энд бас бүслэгдэх магадaltaй. Энд бас бүслэгдэх магадaltaй. Энд бас бүслэгдэх магадaltaй. За энэ 25 оны 9 сарын 12 сарын байдлаар за энэ улаан зураас юу юм бэ гэх юм бол нөгөө хамгаалтын шугам байлдааны талбайд байгаа.
Тэгээд энэ украинчууд ерөөхдөө ингээ өргөжлүүлээр ингээ фейлдэд яваад байх юм бол эднэр тэр чигтээ бүсгтээ фейлдэх магадaltaй байна. За тэгээ би бас нэг аягүй сонирхолтой бичлэг олсон. Хаанах юм бэ гэх юм бол Joe Rogan-ы подкастн дээр тэгээ тэнд ерөөхдөө Зеленский хаанаас гарч ирсэн бэ? Хэн Зеленскийг дэмжиж улс төрийн тайзнаар тавьж ерөнхийлөгч болгосон бэ? Супер сонирхолтой. Хэдүүл хамт сонсгоё. I keep asking if I have time. Do I have time to tell the Zelensky story? За би чамд Зеленскийн түүхийг яриад өгөх үү? Тийм хугацаа бид нарт байгаа юу? Sure. Because it's Yeah, another we one. did, yeah. It's just, what is Zelensky? In America, he's a hero. He's a real warrior. He's got that nice green. За тэгээ Зеленский юм бэ гэх юм бол жинхэнэ одоо байлдаан дотор ингээ цэрэг тэ ингээ баатар тэ ингээ цэргийн хувцастай ингээ иш тийш явдаг. Warrior suit on. And here's the truth. And people know parts of this story, but Тэгээд хүмүүс зарим хэсгийг мэддэг. Гэхдээ бүтнээр мэдхгүй. they don't know it in its cleanest narrative. So he was a totally apolitical. He was an outsider to politics. Zero experience or interest in government or politics. He was a comedian. За Зеленский ямар төрлийн хүн байсан бэ гэх юм бол улс төртэй ямар ч холбоогүй хүн байсан. Тэгээ улс төрийн гадуур хүн байсан. Нам мамын ямар ч холбоогүй. Окей? Зөвхөн хошин шогч байсан. Жүжигч. And with no manifesto, no party ties. And he does a TV show. Ямар нэгэн мөрийн хөтөлбөртэй байгаагүй. Ямар нэгэн намтай ямар ч холбоогүй хүн байснаа. Тэгээд нэг ТV шоу хийсэн гинэ. A planned TV show. Төлөвлөгөөтэй, зохион байгуулалттай нэг ТV шоу хийсэн гэж байна. Called Servant of the People. Нэр нь юу юм бэ гэх юм бол Servant of the People. Ард түмний төлөөлөгч, ард түмний боол, ард түмний үйлчлэгч яг тэ улс төрчдийн үүрэг гэх юм бол. And the main character in the show does a YouTube video that calls out oligarchs and corruption. За тэгээд тэр телевизийн шоун дотор гол дүр нь Зеленский тоглосон. Юу гэдэг юм бэ? Юу хийсэн бэ гэх юм бол нэг YouTube видео хийсэн. Тэр YouTube видеон дээрээ юу ярьсан бэ гэх юм бол олигархууд авилгачдыг шүүмжилсэн. And eventually becomes popular and is drafted as a protest candidate and eventually becomes president. За тэгээд тэр видео viral яваа. Тэ. Тэгээ юу болсон бэ гэх юм бол нам үүсгээд эсвэл нам дотор илсээд. За тэгээд ерөнхийдөө уламжлалт улс төрчин эсрэг одоо мөрийн хөтөлбөрөөр танилцуулаад нэр дэвшээд тэгээ ялаад тэгээд эцээдээ Украины ерөнхийлөгч болчтой. So Энэ TV show шүү. Zelensky played on a TV show a person who becomes president. За тэгээ Зеленский ямар кинонд тоглосон эсвэл олон амттай кинонд тоглосон бэ гэх юм бол тэ тэр жүжигчин, тэр хошин шогч, тэр хүн ерөнхийлөгч болдог тэр TV show. By popular demand. За тэгээ ард түмэн шаардсан болохоор нэгсэн болохоор чи ерөнхийлөгч болоо. Чи шудраг юм байна. Чиний видео, чиний контенттэй ерөнхийдөө санал нийлж байна. Ерөнхийдөө тийм дүр тоглосон. In real life, the TV show is supported by an oligarch named Kolomoisky. Гэхдээ бодит амьдрал дээр тэр телевизийн шоу хэн санхүүжүүлсэн, хэн дэмжсэн, хэн ерөөдөө телевизээр ингээд цацсан юм бэ гэх юм бол тэр нэг олигарх Kolomoisky Зеленскийтэй маш зузаан байсан. Одоо шоронд байгаа. Ягаад шорон дотор орсон бэ гэх юм бол авилга. Who own the TV channel. За тэгэхээр тэр хүн Kolomoisky тэр телевизийн сууг буюу тэр network-ийг эзэмшдэг байсан. And Kolomoisky did a huge non-stop promo on that TV show to make it the #1 show. Тэгээд Kolomoisky юу юм бэ гэх юм бол мөнгөөр зодсон, сурчлаа явуулсан. Тэгээд Украин дотор тултлан сурчлаар агаад Украины номер 1 телевизийн шоу болсон. Time slots and ads everywhere and crossovers with the news and what have you. Тэгээд тэвлийн тайм мэдээ, оройны мэдээ дээр бас тэр ингээ интент ингээ зохион байгуулалтаа ингээ байршуулад 2018. За A year 2018 онд before the show goes off the air. за тэр телевизийн шоу дуусгахаас өмнө Zelensky forms a political party called Servant of the People. Зеленский нэг нам байгууллаа. Тэр намын нэр юу юм бэ гэх юм бол Servant of the People. Ард түмний төлөөлөгч, ард түмний боол, ард түмний үйлчлэгч гэх юм уу да. The same title as the show. Телевизийн шоуны нэртэй яг адилхан. And in no press release, Хэвлийн баг урал хийгээгүй. Тэ. secretly done, and then he does another season of the show. За намаа байгуулсныхаа дараа дахиад нэг олон ангитай тэр киноны дахиад нэг сизон гаргасан.
And in April of 2019, he announces his actual candidacy on Instagram. За тэгээ Instagram дээр 2019 оны 4 сард тэ сонгуульд оролцож байгаагаа зарласан гинэ. He has no campaign Мондөг тарих угаалт болсон юм байна. Коломойский, Зеленскийд баяр хүргэе. Украины ард түмэн тэнийг юм байна. За. no. Тэгээд ямар нэгэн байдлаар кампайн хийхгүй тэ хуулгын юм уу хийхгүй тэ томоохон одоо Donald Trump шиг rally хийхгүй rallies, no real платформ шиг юм platform. байхгүй. He skips the Бараг мөрийн хөтөлбөрөөр танилцуулахгүй бусад ерөнхийлөгчийн нэр дэвшигчтэй хилцэл тэ мэтгэлцэн бас хийгээгүй. presidential debates. Others attended. He avoids press conferences. Хэвлэл мэдээллийнхэн хүмүүстэй бас уулздаггүй, ярилцах өгөхгүй. Тэ яагаад гэх юм бол амнасаа буруу юм гарч магадгүй шүү. Few that he did were in the beginning were really За тэгээ эхэндээ жоохон хийж исэн. Гэхдээ тэр нэрээ бүтлгүүж исэн. Болохоор Зеленский чи камерууд гарах хэрэггүй юм. bad. And Kolomoisky's TV channel gave Zelensky's campaign endless airtime. Тэгээ Коломойскигийн телевизийн сууг тэ Зеленскийд юу гэсэн бэ гэх юм бол хязгааргүй тэ сурчлагын тэ орон зай өгсөн. Санхүүжил. And favorable polls and went after his enemies. The U.S. intelligence agencies, CIA and NSA, helped. American CIA, NSA, тэ National Security Agency хоёр тагнуулын байгууллага бас дэмжсэн гэж байна. USAID мэдээч энэ дотор оролцоотой байгаа. U.S. spending $5 billion, Америкч 5 тэрбум доллараар санхүүжүүлсэн тус by the way, on democracy campaigns in хөтөлбөр дэмжсэн тэ USAID. Ukraine, funneled through NGOs. And USAID embeds advisors in his organization. За тэгээд USAID Америкийн засгийн газар, Жо Байденний хүмүүс, Барак Обамагийн хүмүүс, за энэ бас Дональд Трампын үеэр гэхдээ Дональд Трампын нүднээс далд хийж ийсэн баг. За тэгээд тийшээ ерөөдөө тагнуулын ажилтан, маркетинг, social media expert янз бүрийн хүмүүс Зеленскигийн нам дотор тий шургуулад оруулсан юм байна. Help with the campaign. I'm almost done. And on election day, Zelensky wins with 73% of the vote. Тэгээ сонгуулийн өдөр Зеленский 75% нөгөө сонгогчдынхаа юугийг авсан. Ямар амар тарих угаалт вэ тий. Тэгээ дахиад хэлээ. Украинчууд хэлж болох юм уу? Хогч. And then the war happens with Russia, and he declares martial law. За тэгээд онцгой байдал зарласан. Тэгэхээр сонгуул болохгүй. Мөнхийн ерөнхийлөгч. And he ends elections. Тэгээ сонгуулийг ингээд зогсооц байхгүй дахиад. There's supposed to be an election in 2024. That's what we get for our democracy money. And quite literally, he is an actor in a carefully designed television show. Тэгээд Зеленский яг юу юм бэ гэхэл жүжигчин. Тэ? Маш зохион байгуулалттай, маш болгоомжтой, маш зохион байгуулалттай тэр хүний дүрийг ингээд үүсгэсэн олон ард түмдээ ингээд танилцуулсан. Is a construct. Like Тэгээ ерөөхдөө зүгээр зохиомл юм. Epstein is a construct, meaning he's a created entity. Тэгээд нөө Jeffrey Epstein саяны орсон видео, өмнөх орсон видеон дээр бас яг адилхан энэ хоёр And хиймэл юм. and it worked. And it worked. Ажилласан. That is Zelensky, the American hero. I guess his star is maybe fading a little bit now. I don't know. What do you think? Is he? За тэгээд энэ бол Зеленский тэгээд одоо од болсон, баатар болсон. Гэхдээ Зеленскийн нэр хүнд нь жоохон мяарч эхэлж байна. Юу гэж бодож байна Жо? Still wildly popular in America. Well, I think Тэгвэл амар алдартай байсан шүү дээ. Америкийн хуралдаар ингээд энэ бол Украины Winston Churchill. people are very disappointed by the fact that the wars continue to go on and the deaths, the amount of deaths. Тэгээд хүмүүс юундаа бохимж байгаа юм бэ гэх юм бол дайн өргөжлөөлэн хэдэн сая хүмүүс нас орсон. I mean, people Yeah. are horrified by it. And that's a big failure of the promises of the Trump administration. Тэгээд Трамп бас энэ лай болж байгаа. За энэ хаанхын юу юм бэ гэх юм бол оршуулгын газар. Хаана юм бэ гэх юм бол Lvov хотод. Тэ ямар олон лаасалттай байгаа юм бэ? Ямар олон гэрэл.
Тэг ингээд үргэлжлээл гэдэг энэ бол ингээл дуустгүй талбай. Тэгээд өчтөр бас юу болсон бэ гэх юм бол дахиад цахилгаан станц 2 цахилгаан станц дэлбэрсэн. Таад харж байгаа бол тог байхгүй. Өвөл. Тэгээ энэ бас гайхалтай статистик хэдэн Украины цэргийн албаас хэдэн хүмүүс зогтсон бэ гэх бол 22 онд бол 3600, 23 онд бол 12000, 24 онд бол 42000, 25 оны байд тий эхний 10 сард бол 161000 тэгэл ингээл энэ одоо ер нь хаашаа яваад байгаа юм бэ гэх юм бол ингээл дэше явчихсан заяа. За тэгээд энийг ингээд сонссныхаа дараа тэгээд өөр хэлэх юм байна уу тий. Тэгээд унсан хөхт ойлж болохгүй л дээ. Мөнгөний зовлонгоос салах амархан биш ээ, амар хэцүү. Гэхдээ хамгийн үр дүнтэй, хамгийн гоё амжилт гэх юм уу да. Яагаад гэх юм бол энийг дараа чиний амьдрал чинийх болно. За энэ сургалт дотор юу орсон байгаа юм бэ гэх юм бол би одоо 4-5 жил тасралгүй хөв хүний сургалт контент явуулж байгаа. Энийн тухай бүр 3 ном бичсэн. Энэ дээр хамгийн тийм үр дүнтэй, арга сайтай юмнуудын оруулсан байгаа. За тэгээ энэ зүгээр сургалт биш. Энэ зүгээр видео бичлэг биш. Энэ зүгээр юм унших биш. Хоёулаа хамт дасгал хийнэ. Чамааг ухамсартай болохын тулд, чамааг доор хаяж 6 сар мөнгөө далт хийлэгдэг болохын тулд хүн цохилт хэрэгтэй. Чамд хүн цохилтын үгнөө бас хөвгчлөлтэй. Фан. Чамаа ерөөсө зовоохгүй чи залахгүй чи ерөөсө уйдахгүй амлж जैन заяа. За. Ойролцоо 200 гаруй хуудас контент, 25 видео бичлэгийн дараа чам бас юу гаргаж өгөх юм бэ гэх юм бол санхүүгийн тайлныг чинь гаргаад өгч. Хизээ хідэн төвөртэй болох юм. Би яг хизээ энэ зовлонгоос салах юм бэ. Бүх юм тодорхой. Одоо ганц үлдсэн юм юу юм бэ гэх юм бол чи өөр. Let's go.